За сайн байцгаана уу. Өглөөний мэнд төргий. Энэ удаагийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За миний нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор миний хайртай уран бүтээлч, яруу найрагч, орчуулагч Мөх Золын Батбаяр өргөдөн оролцож байна. Сайхан амарч байна уу? Сайхан амарч байна уу? За урилга хүлээн авч ярилцах чад баярлалаа. За өрсөнд баярлалаа. За энэ нэвтрүүлэг аяа тийм чөлөөтэй явцдаг ерөнхийдөө тэгээд мөөтэйгоо ярилцсан гэсэн чинь айгүй олон сэдв байна. За юуны өмнө хамгийн эхэлж нөгөө ярилцах сэдв маань юу вэ гэхээр би чинь нэг ярилцсан дээрээс харж байсан Расул Гамзатовын миний Дагестаныг уншиж байсан хамгийн анхны бас нэг тийм маш их хүчтэй сэтгэл төрүүлсэн бүтээл гэдэг жисэн. Би ч чамайг бас өөртөө шинээр нээсэн бүтээл чинь тэнгэрт орхинд болж яваа хүн. Тэгээд ховдын тухай, нутаг усны чинь тухай эхлээ хэрхэн эзэмшиж тэр байгалыг одоо тэр сайн сайхныг өөртөө шингээсэн тухайг чинь тэр номноос чамайг илүү таньж мэдсэн. Тэгэхээр нутгийнхаа тухай хаана өсөж торнож энэ хүнийг бүтээв. За манай төрч нутаг Ховд аймгийн Манхан сум Баянгол баг гэж одоо жаргалан тайрхан уул байна. Бомбод тайрхын нуруутай зулгагддаг. Тэр уулын одоо баруун тэл нутаг юм да. Хар ус нуурын уртдах нар. Жаргалан тайрхны зүүн талд. За манай баруун талаар бол Монгол Алтаа нурууны гол салбар бол хашаах ингээ явдаг. Тэгэд энэ хоёр улсын завсрын тэр хөндөй их нутагт төрж өссөн. Тэр хамгийн анх нөгөө аавын одоо нөгөө ярилцлагуудаас харж байхад яг тэр их хэлнийхээ манаач болох гэдэг юм уу? Хэлээрээ сэтгэж, уншиж, бичиж сурах хамгийн анхны тэр мэдрэмж одоо тэр юу гэдгийг хүч чадал гэдэг юм уу? Нутаг ус нь наран булаг өгсөн гэдэг. Чиний хувьд ялгаа авахгүй тийм яг л тэр арт түмний дундаас тэр нутаг усны арт түмэн ямар хэлээр ярьж ин тийм ээ? Ямар үгс хэлэлцэж ин. Тэр л илүү чухал ерөөсөө. Тэгэд ирэн хүний тэр оюун санааг бүрдүүлэх хамгийн тэр хүчтэй хүч 1-6 нас байдаг юм шүү. 0-6 нас. Тэр үедээ би ч одоо сургуульд ороогүй, цэцэрлэгт ороогүй гэхээр яг л тэр ард түмэн хөгшчүүд тийм ээ. Ээж аав. Эдрийнхээ л үг яриаг ярилцахыг сонсч л өссөн. Тэгэхээр миний хэлний эхний одоо үгийн сан бол тэр хүмүүсийн үгийн сангаас бүрэлдсэн. Тэгэл мэдээж 8 настай одоо сургуульд ороод Манханда сургууль төгсөөд. Тэгээ хот руу ирсэн. Мойсыг монгол хэл уран зохиолын мэргэжлээр төгссөн. Тэгээд цаашаа хятад руу хятадын орчин үеийн яруу найргаар магистр орчин уран зохиолоор өвөр Монгол руу тий магистр байсан тий доктор гэж амжиж байна. Магистраас би бүр хамгаалаагүй байна. Боловсон юм болоод яг хичээл намаа үзээд дууссан. Хамгаалдгийн намд нөгөө ковид гараад тэгсэн шүү дээ тий. Би ч яг тэр үед ингээд завчулсан оюутнууд явахгүй. Хизээ хамгаалагч. Одоо мэдхгүй. Тэгээд 19 он ч нааш ирээд би 20 онд хамгаалах хэрэгтэй байсан. Тэгээд нааш ирээд ковид гараад тэгээд энд ажил төрөлд ороод амьдрал ахуйгаа зэгцлээд ингээд явцсан ч одоо ерөөсөн. Тэр чинь магистрийн дата бүтээл хийгээд одоо Монгол яг их хэл дээр өөрийнхөө бүтээл гэвэл 5 гаруй бүтээлтэй. Тэг яруу найргийн гол доо. Тийм орчуулгын бас тэр тооны 5-6 хавцаа тийм. Мөнгөн будаа авсуудаар тэнгэрт орхон дуулж яваа хүн. Би чамайг хамгийн анх өөрийг чинь мэдэхгүй байх та танилцсан бүтээл чинь өртөөн дээр хэлдэг үгс. Яруу найргийн ном тэр шүүлгээд байсан. Би ч 3-4 жил болоо. Тэгээд тэр үед бичигдсэн тэмшлгүүдээр эргэж ирэл боосон. Тийм учиртай ном. Тэгээд яг зүгээр тэр урд сурж асан дандаа л бид нар ч нэг богоноор л явна шүү дээ. Намар буцахтаа, үлийн амралтаар буцахтаа, энэ дээрээ буцахтаа дандаа богоноор буцсан. Тэгэл энэ өртөөгөр их явлаа шүү дээ. Өртөөн дээр их яалаа. Олон хүнийг үдэж гаргаж өглөө, өдүүллээ. Тэгээд энэ зүгээр ингээ харж яхад өртөөн дээр их дандаа тийм сайхан үг хэлэгдэг юм шиг санагдахгүй. Одоо сайн яваараач гэдэг юм уу, сайн явж иргүү ч юм уу тийм ээ. Тэгээд их юм сураад ирээ тийм ээ. Эрдэм сураад ирээ гэдэг ч юм уу. Тэн дээр нэг тийм хэрдэж бархирсан юм ер нь барагтаахан бол энэ харагддгүү дандаа тийм сайхан үг хэлэгдэж идэг тийм үгийн тийм дандаа сайхан үг гэдэг эрчим шингэсэн газар юм шиг. Бас гоё харсан. Тэг санагдаа. Тэгээд энэ яруу найраг бас тэр энэ утгаараа энэ өртөөн дээр хэлэгдэг үгс гэдэг шиг энэ яруу найраг энэ утгаараа миний яруу найрагтай хүмүүст илүү тийм сайн сайхан зүйл аваачдаг байгаасаа гэх юм уу. Сайхан мэдрэмж
сайхан ойлголт, сайхан одоо юу гэдэг тийм ээ. Яруу найргаар дамжиж уншигч хүрх юу болгон тэр нь жоохон тийм сайн сайхан зүйл байгаасаа хар бараанаас илүү тийм ээ. Тиймэрхүү зорилготойгоор ингэж нэрлсэн. Тэгээд яруу найр гэдэг бол өртөөн дээр хилэгддэг юм үгс шиг илүү тийм. Сайн сайхан тал нь илүү их. Тийм зүйл байвал их гоё юм байна да гэж бодоод гэж нэрлсэн. Бид нар шиг нөгөө суурин соёл иргэншил хотод өссөн хүүхдүүдэд хээр хөдөө байх гэдэг юм уу? Малтай ойр байх гэдэг юм уу? Байгальтай ойр байх нь бол их гоё л доо ер нь их тансаглал. Тэгээд би чиний бүрхэг өдөр ялангуяа бүрхэг одоо бороо цастай өдөр туйлдас орж байгаа өдөр ч гэх юм уу. Чиний нэг ээжийн тухай бичсэн өгүүлэг лөө. Би байнга л оруулт юм да бүрхэг өдөр болгоо. Ишлээд оруултын тэнгэр тойрхон дуулж явсан дээр орсон байдаг л үү дээ. Тэгээд чиний бүтээлүүдийг сүүл мөнгөмөдөө асуудрыг яруу найраг шүлгийг уншиж байхад нэг тийм одоо яг аавын номноос уншихад авдаг байсан ухаарал тэгээ нэг өөрлөгөө жоохон өнгийх нэрээ тиймдээ нэрээ одоо ингээл ирээл буцхын хооронд хүн ганц л удаан амьдрын штэ гэдэг ч юм уу. Тийм эргцүүлэл дотгошооно өнгөх боломж олддог байхгүй тийм учраас би чинь уран бүтээл маш дуртай байдаг. Тэгэхээр гэр бүл одоо ээж аавын чинь талд юм уу бичдэг төрлийн хүмүүс байв уу эсвэл зүгээр одоо бага наснаас сонирхлоороо явуу энэ жим хаанаас эхлэв. За манай хоёр талчтэйгээ тэр зөв миний мэдж байгаа шүү дээ дээшээгээ ингээл 3 4 үе ингээд сонсож байхад их малчин л байсан байдаг. Малчин л ус. За яг өвөө яг ингээл нэг цээжний цэцтэй тийм ээ. Нэг юм өрөөчдөг гэдэг ч юм уу. Хүүхдэднээ сургаал харилцдаг гэдэг ч юм уу тийм хүн байсан өвөө бол мэрэг төлөөгөө тавьдаг бас яг судар номтой. Тэр аваар өвөө ихэр хамтан тасрахгүй тэр чинь хүүхд байх талаар өсөл нэг шатар тоглосон л хайгуул алдуул балсал асууж өвөөгөө яах гэсэн л хүүхдийн тарих талгаа бариуллаа гэдэг ч юм уу. Энэ гар хөл ясыг нь бариулах гэсэн гэдэг ч юм уу. Тийм хүмүүс тасардгүй тийм л хөгшин байсан. Би аавын өвөөтэй илүү ойрхон л доо. Ээжээ өвч ах манахаас нэг 10 км-ийн цаана. Гэтэ илүү нөгөө нэг хаяа залгаа байсан аавын өвөө. Тэгээд нэгдүгээр ангид сургуульд орхолоод би ч одоо өвөөгийн том ах нь болохоор аймгийн төв дээр 2 хүүхэдтэйгээ. Тэгээд дараачих манай аав байхгүй. Тэгээд намайг сургуульд ороод одоо ингээд бодож яхад бодвол өвөөг л дагуулж оруулсан юм шиг байна. Эмээ өмнөх 2 жилийн өмнө очоод өгсөн. Тэгээд хөгшин ганцаараа уучраас тэгээд намайг өвөөг бараадуулж оруулсан уу. Тэгээд өвөөтэйгөө сумын төвд нэг айл хашаанд нэгдүгээр ингээ 1 жил болсон. Тэр одоо их тод дурсан. Тэгээд нөгөө яг бичдэг болсон яг л тэр жилтэй л холбоотой. Тэгээд өвөө их сайхан зурна л да. Энэ тухайга бичсэн байсан шүү дээ. Тий, өвөө их сайхан зурдаг. Тэгэл орой дээр өвөөтэйгээ даалгавар хийн. Одоо нүдэн болдгоо шиг хэвдээ нартай даалгавар хийнэ тэр чинь тэгээд тухайн үед чи одоо юу вэ гэхээр манай сумд чинь нэг одоо ингээд төсөлж яхад нэг гэрэл цахилгаан байна штэ. Гэрэл 24 цагийн гэрэл биш нэг орой нэг хэдээс хэдэн цагийн хооронд үнэтэй 7-оос 9 ч юм уу. Энэ хоорондоо гэрэл ирдэг бусд үед нь лаата нэг тийм лаа юу хоёрын нэг завсрын нэг тийм шилжижсэн үе юм шиг байгаа. Тэгээ гэрэл тасарсанаас хойш чинь тэгээд лагаас агаад бас хийх юм олдохгүй зурагт байхгүй. Тэгэл өвөөтэйгөө ингээл зураг мураг уралдаж зураал орой болгоно нэг юм сэдвэр шүлэг уралдаж бичнэ. За өнөөрөө тэмээ гэдэг шүлгээр хоёлаа бичье гэл. Зураг зурхаар яхахгүй өвөөг их ингээл гоё байгаа юм чи. Тэгэл өвөө за зураг дээр би одоо ялагдчихлаа өвөө тийм ээ. Одоо хоёлаа тэгвэл ингээр ингээл шүлэг юу бичье. Тэгээд өвөөтэй шүлэг бичин тэгэл өвөө зурган дээрээ ялцсан хүн чинь миний ормыг бодоод за миний хөг их гоё болжээ. Энэ одоо энэ оног тийм ээ энэ ялдаг одоо чамд өглөө гэж байгаа. Тэгээ маргааш нь адуу гэдэг ч юм уу хурга ишиг гэдэг ч юм уу. Орой болгоно тиймэрхүү юу хийгээд сонирхолтой тийм. Тэгээд 100 хөрхөө өгнаш хот руу явж агаад тэгэд нэг хавдар мавдар юу яхад чинь зам тухай чинь зам тавигдаагүй 3 4 хоног сэгсцүүлж явал тэгэл тэрнээс би энэ хувьд 100 өвөө очсон. Тэгэл нэг жил байсан. Тэр жилээс л ер нь тооны дэвтрээ шүлгийн дэвтэр болгож тийм ээ бусд хичээлүүдийн дэвтрийн ард дээр нууцхан шүлэг мүлэг бичихсэн үе чинь нэгдүгээр анги тэр цагаас тэгэхээр 8 настайгаас би бас багтаа ингэ шүлэг бичээл тэгсэн чинь яг л эцэг гэх юм уу эмээ өвөө хамт байгаа хүмүүс бэлтгэдгийг харддаг юм байна л да.
Тэгэл аавд очиж шүлгээ үзсэн чинь аав бичгийн цаас аваад ирэлдэг ч. Тэг бичгийн цаас авчрал өгсөн чинь хүү сэдв үг чинь надаа аав ээж өвөл чихэр боов гэлттэй. Тэгэл за энэгээр бүгднгэрэн бичээд аваад ирэл. Хараа шүү залхуу урж амчаа. Тэгэл за нэгнэраа нөгөө миний бүх юмны сайн мууны набар гэхдээ шүлэг бичгийг бол дуурайгаагүй гэдэг шиг чиний шүлэг бичихт. Яг энэ тухай би чиний юунаас уншижсэн юм. Тэгээ зүгээр одоо эргээд ингээ зүгээр бодож яхад энэ малчтын хүүхдүүд заяа нүүдэлчтийн гэх юм за малчтын хүүхдүүд тэр нэг гэр орон эцэг ихээсээ холдох хөндөрөх тэр цаг айгүй эртэрдэм юм бид нарт. Яг үнэ. Хүүхдүүд. Одоо л 6 настай л намар аваад явж. Би сайн намар одоо зөвхөн очлаа. Тэг хүн ингээл тийм ээ 6 нас хүрэхтэл чиний үл хөдөө тийм ээ. Бүр төсөөлөхөд ч бэрх бай. Мал дагаад үлдэх үү? Эсвэл сумын төвд айлд тавил хүүхд болоод юм уу? Байранд юм уу? Суугаад эрдмийн мөрхөө хүү гэдэг юм. 6 настай төрж байгаа. За тэр сонголтыг тэгээ сонгосон. Тэгээд мэдээж эрдмийн мөрхөөгөө юм гэхээр байранд их жахтаага тийм ээ. Хамаатныхаа айлд юм уу? Тэгээд яг хаа айл болгоны яг ингээл ихнэр хүүхдүүдэд харж сумын төвд байгаад л нөхрөн ганцаараа мал малаад байх. Яг нь тийм нэг сонголт байгаа. Гэхдээ тэр чи яг айл болгонд гэж босч чадахгүй. Тийм шүү дээ. Айл болгоны хоёр хуваагдаад яваад чадахгүй бас. Мал хооны чи ажил барагддгүй дундардгүй их ажил учраас. За тэгэл нэг 6 7 настай хүүхдүүд чи тэр цагаас л гэрээсээ яваад л тэгэл нөгөө төрсөн эцэг гэдэг чинь нэг тийм улирлын амралтаар буцаж орждаг нэг тийм зүйл болж ховраад л. Тэгээ тэр нэг гэр орноо санаж байгаа сэтгэл ээж аваа хүлээн санан тэр чин одоо л гайгуулах уц ширмэстэй миний үед ч юм бас тийм ороогүйс. Тэгэл унаа машин ч ховор. Манай тэр Баянгол юуныг хэмжээдэг 69 айлын 23 хол байсан. Тэгэл чир 69 айлуудын 60 сум аймгийн ухаал ирсэн. Утгаараа шахуу чигч яваад л хүүхдүүдэд хүргэхээр бараа мараагаад нээж авахар тийм ээ. Цагаан сарынхаа жалж болом зөвлөлөхөр ингээл нэг хідэн 60-аас чихэл явдаг тийм үе. Тэгээ бид чинь өвөлтний яг 60-аар явах гэсэн тэгэл тэмээгээр явна. Тэр Орсын улаан планета орчдөг зөөлөх шиг боллоо шүү дээ. Тэгээд нэг тийм гэр орноо санах эцэгхээсээ хоол их холдох тэр тавлин хөө юу гэх вэ? Тэр зүйлэр нь малчтын хүүхдэд айгүй эртэрдэг юм бэл. Их айгүй хатуу сонголт шүү дээ. Эцэгхийн хувьд ч гэсэн. Миний хувьд төсөөлөгдөхгүй байна. Тийм. Тэгээд мад бас тэр юу бас нөлөөлсөн байх гэр орнууд ус юм уугаа ингээс. Яг ч юм нэг тийм гониг байдаг. Гэтэ тэр гониг их хөнгөн гээгэн их гоё. За тэгээ Улаанбаатар хотод ирсэн ба шүү дээ. Мэргэжлээрээ уран зохиол мэргэжлийн бүр сонгон сурсан юм уу эсвэл би ч нэгдүгээр ангиасаа тэгэл хоббироо тэгэлчихэр чинь ямар ч сонголтгүй ингээл хэл уран зохиолээ. Тэгээд бас юм бас цаанаасаа бас чиглүүлдэг юм шиг. Би хавар нь 12 дугаар ангийнхаа одоо хавар аймгийн нэг газар зүйн бод төрүүлээд тэг улсын нөгөө анж бодод ирэхгүй юу. Тэгээд тэр чинь нөгөө ихний байр эзэлсэн хүүхдүүдтэй муушийн хуваар ингэж өгчдөг. За. Тэгээд тэгсэн чинь энд ирсэн чинь би бүр суурдаг юм байгаа үстэй. Хэддээ ч 10 хэд мэд хидж орж байгаа юм. Нэрэн сүүл мөшгсөн хавцал харсан ба. Тэгээд хуваар юу байхгүй болцсон. Тэгээд хаврын элсдэр ирэхээ шалгалтаа өгөөд гэсэн чинь нөгөө би математикаар өгөөгүй. Тэгээд газар зүй 100 хуваар өгөөд ингэж өгсөн чинь бас гайгүй ингэ 800 авчаа. Тэгээд газар зүй 100 хуваар болохоор мөштер хуваар байхгүй. Тэгээд би ягаад ч юм ингээд мөшрүүл ормоо санагдаж. Тэгээд монгол хэлээрээ юу яваал. Хэл уран зохиолын багш ингэ аваал. Тэгэл ирсэн. Тэнд хэрвээ тэнд юу юм уу? Албад улсын албад байр маридэлсэн байсан бол одоо тийм ээ. Бас л өөр л юу байх хэрэгтэй. Тийм байна тий. Тэр юмдаа баярлалаа шүү дээ. Математикийн математикээр ээш өгөөг хүн бас учиртай тэгээд нөгөө сонгон ээшт бэлтүүлэл ингээл яадаг штэ. Бэлтгэдэг штэ. Тэн дээр нөгөө шалгалт авч чи би хажуутлаа хөлт суулж байгаа баригдаа тэгээд багштай хөөгдөхгүй юу. Тэгээд нөгөө математикаар ингээд ээш өгөх ингээ боломжгүй болж байна. Энэ яруу найрагч нарт нэг тооны хичээлтэй холбоотой дандаа нэг тийм хөвгтэй явдлах юм тий. Тэгээд одоо бид тэр хөөсөн багштай баярлалаа шүү дээ. Энэ тэнцээгүүдээс бас баярлалаа шүү дээ. Моёст ирсэн гэхээс чиний амьдралыг хараад байвал ер нь хаянчин юм биш тий тий. Хөдөө орон нутгаас хотоос гадагшаа гэл. Улаанбаатар хотод нэг 4-5 жил болчихвол яваад гэсэн юм ба шүү дээ тий. Сурчаал. Их сургуулаа төгсөөл харин хаврын төгсөөл намар нь. Одоо нөгөө орон одоо байгаа орон зайгаа өөрчлөхөд
хүнд бол нөгөө culture shock, соёлын ийм хэцүү зүйл тохиолддог шүү дээ. Чиний хувьд тэр их хүчтэй байгаль, эрчим хүчин донд байсан хотод орж ирэхэд ямар мэдрэмжтэй? Гүй хэрэн гайгүй. Тэгээд юу юм шүү зүгээр. Хөдөөний хүүхдүүд төр нэг тийм. Одоо яг энэ төлөлийн судлаачдын хөгжлийн зүгээр надад зүгээр тэгж мэдрэгдээд байдаг нэг тийм. Эсвэл надад тийм байсан байх. Ээж аав хоёр ч одоо ингээд хөвгөлдөг байсан одоо ингээд тийм ээ. Мал хөдөө мал дээр гараад тийм ээ бид хоёр шиг. Тийм хүн болохгүй л гэж их байнга л ингээд хэлдэг байсан. Тэр хүүхдэд нэг л тийм энэс л одоо явах хэвээр энд л үлдчих үе гэсэн тийм айдас гэх юм уу тийм юм малчтын утгааг их байдаг баха. Манай тийш чи ялангуяа тийм шүү дээ нөгөө байгаль цаг үр хэцүү одоо нөгөө бэлтгэх байгаль бүр л дороотол мал хуун нэгсээд л торс хүмүүс нөгөө бэлчээрээ торлох нь нэгсээд л багтаж ингэхгүй бол уламд хүнд болоод тахаар малччин хүүхдүүдтэй нэг арил энэ замаар явуулахгүй л гэж боддөг юм байна л та. За манай аав ээж интервью болохоор тэгэл нэг нийгмийн ороо бусгаа цагийн үед ингээл нэг завсарцсан нэг завсар үеийнхэн байна шүү. Тэгцэн тэгээд өөрсдөө инхгүй нэг эрдэнэ номын мөр хөлгөл гэсэн хүмүүс ирнэ. Нийтээрээ л тийм байна. Аваад л дийдрээ бүгдийг нь гаргаж байгаа малчин болгочих гэсэн юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр нэг тэгээд ингээд чихэн дээр ингээ анх уяад ингээд байхаар тийм энд одоо үлдэж болохгүй шүү гэсэн юм айгүй ингээд ирс цууд юм шиг байна. Тэгэл ингээ наашаа орж идэг айгүй ингээд дуртай. Тэгэл ингээл явал тэр чинь тэгээд за тэгэл энэ дээрэл ингээл гадагш юм чинь нэг Монгол хүн болгоны туултгалаг юм зам юм биш үү. Орж ирдэг Улаанбаатарт орж тэгээд Солонгос руу ажил хийдгүү тийм ээ. Эсвэл гадагшаа сурахаар явдаг, Америк явдаг ч юм уу. Ингээл явдаг нэг юм туултдаг нэг юм зам байна. Нүүдэлчтэй зам байна тий. Ийм амьдралын хэв маяг хөвшмөл нэг юм тогтчод байж хараад тахт. Тэгвэл одоо чиний хувьд нөгөө зам уурчин болохоор илүү оюуны бичгийн тал руугаа яваад байгаа шүү дээ тий. Одоо үгүй мэрэгжил маань тэр шүү. Тэгэхээр ойрын үед нэр сонноос гэдэг шиг амьдрах үе Tactile Publishing-ийн миний мэдж байгаа баг хамгийн их зарагдсан бүтээл ном баг тий орчуулгын бүтээл. Тэгээд энэ маань одоо Орфей театраас найруулагч Батуулдын найруулгаар бүтээл болон гарч байгаа тийм ээ. Тэгээд энэ дээр бол сайн муу олон шүүмжүүд явж байна. Би бол одоогоор үзэж амжаагүй. Гэхдээ мэрэгжлийн бус олон хүний саналуудыг хараад явж байна. Ер нь яг мэрэгжлийн одоо судалгааны байгууллагын гэдэг юм уу эсвэл найруулагчид гэдэг юм үзээд бол их хамсаатай байна лээ. За зарим хүмүүс ч гэсэн бараг л одоо зөөлөн хүчний бодлого гэдэг юм уу чамааг одоо хятадын талаас янз бүрийн юм хийж ин гэсэн хардлага явж байгаа харагдана лээ. Тэгээ миний хувьд соёл судлаач мэрэгчлээ хүн явд юу гэж харж байгаа гэхээр зөөлөн хүчний бодлого соёл гэдэг өөр яг зөөлөн хүчний бодлогоор явдаг. Гэхдээ одоо энэ чинь нэг 3-4 ном орчуулад ингээ явдаг болчихвол манай өөрөө Оросд төгссөн. Оросын одоо энэ юуны стан орнуудын яруу найргаар маш гоё нийтлүүд бичдэг байлаа. Тэгэл одоо Монголд Японы ичдэр Хятадын Оросын маш олон л яруу найрыг уран бүтээлүүд орчуулж байна. Тэр болгоныг зөөлөн хүчний бодлого гэж хараад байгаас хэцүүлэх те. Тэр чинь энэ дээр өөрөө бас ямар үзэл бодолтой. Тий, Орфей театраас Орфей театрын чинь 6 дахь бүтээл тийм ээ. За ихлэ Альпа гэж театр байхдаа Германы тийм ээ. Фауст жүжигийг тавьсан. За Орфей болоод Оросын их зохиолч тийм ээ. Достоевскийн Мендельсний 200 жилийг тохиолдуулаад Гимзэм Арманыг жүжиг болгож тавьсан. За тэгээд Шүн дундын бүжиг гэдэг чинь бас үндэстнийхээ өөрийн зохиолчийнхоо жүжигийг бас тавьж байна. Ингэж яваад 6 жүжигийн нэг нь одоо ингэж амьдрах уу гэдэг энэ жүжиг юу байгаа. За эхний 5 жүжигийн зохиолч эхний жүжигүүдийн зохиолчор Ядамсаргийн Баяраа хариу нарагч. Баяраа ах ажилласан. За бас энэ амьдрах уу Баяраа ах бас эхлээ санал тавьсан юм шиг байна лээ. Сураг сонсох нэ. Тэгээд за Баяраа ах бол нэлээ орчуулсан хүн илүү тэмтрэх баха мэдрэх бах. Тэгээд мөтө ажиллаад үзье гэж намайг санал болгосон юм шиг байгаа юм. Тэгээд Орфей театрын тавхаар боллоо. Тэгээд чи орчуулсан хүн юм байна. Чи тэгээд энэ жүжигийн зохиол ингээд болгож өгөөч ээ. Чи одоо бид одоо нэг жүжигийн зохиолыг бичсэн зохиолч юм уу гэхээр би санаа зовд байгаа. Энд чинь нөгөө би бүх дөрүүдийг нь бодож олоод үйл явдлын бодож олоод ингээд бичиж байгаа юм биш үү? Амьдрах уу гэд байгаа Арманыг жүжигийн зохиол болгож хувиргаж бичиж байгаа. Драмын зохиол болгосон л ийм л процесс тэнд явагдаж байгаа. Тэгээд тавигдаад явж би ч бас нөгөө сэтгэл
төрлийн өнүүдийг нь уншаал хараад л байж гин тийм. Зүгээр яг янз бүрийн сайсан хүмүүс зөндөл сэтгэхтүүдэн зүгээр миний нэг иймэрхүү юм бичээд ингэсэж хүсэж байгаа юм болохоор таач бас сайн ярианда дурдлаа. Яг нэг тийм онлайн иш үндэстэй тийм ээ. Яг нэг тийм мэрэгжлийн энэ Батболдын 6 дахь бүтээл тийм ээ. Энэ одоо найруулагч бол ингээл лаборатори театр ингээл танилцуулна гэж хэлж байгаа л тавилаа ш тийм ээ. Лаборатори театр гэдэг нь юу вэ? Тэгэд энэ яг тэр нэр томьёо хэр багтч хурч очиж байгаа юм. Алдаа нь юу байсан? Оноо нь юу байсан тийм ээ. Жүжигтийнх нь жүжиглэх ур чадвар нь тийм ээ. Жүжигийн их зохиол нь тийм ээ. Ингээл бүх талаар нь ингээд тийм илүү тийм мэрэгжлийн хандаасаа. Тийм юм олж уншвал миний одоо дараагийн хийх бүтээлд ч энэ Орпео театрын дараагийн бүтээлд ч айгүй хэрэгтэй юм байна. Уншиж байгаа хүмүүст нь бас өгөөчд. Бусдаар ингээд талцаад хэрэлдээд авах бол тийм ээ. Энэ монголчууд ингээд хоорондоо талцаж хэрэлдээл нэгнтэйгээ уралцаад ах чинь хин ашигтай тийм ээ. Гэж бас бодмаар мэдээж мэрэгжлийн сан шүүмжийг бол би дуртай яг хүлээж авна. Заавал магт заавал ингээд таашаах хэвээр заавал гоё болсон гэж хэлээд гэж хүмүүсийн би таашаал мэдрэмжтэй хөөдөлцөхгүй. Гол нь хэр иш үндэстэй юм бэ? Хэр баримттай юм бэ? Таны ингэж хэлж байгаа юм чи юу юугаар зөвтгөгдөж байгаа юм бэ? гэдэг асуудал. Энэ ямиг ингээд цаана ингээд харах юм бол одоо байхгүй хоосон тийм ээ. Ийм ахта. За тэгээд яг хоо ингээд орчуулга юм тэгж байгаа хүмүүс байсан. Тэгвэл одоо Оросоос одоо ингээд тийм ээ Достоевскийн агуу 5 арманыг орчуулсан. За нийт бүтээлэр бол ингээд 50 60-аад бүтээл орчуулсан байгаа ш. Гомсронгуйг тэгвэл юу гэж авчиж үзсэн юм бэ бид нар энэ ард түмэн тийм ээ. Японоос юу орчуулаад Мураками гэдэг зохиолчийг танилцуулаад явж байгаа. Жаргал сайхан хичиг тэгвэл бид нар юу гэж авчиж үзэх хэвээр. Францаас юмнууд орчуулж байгаа төмөрхөлөг гуайг бид нар юу гэж авчиж үзэх хэвээр. Яким гуайг хэн гэж үзэх юм. Болдбаатар гуайг хэн гэж үзэх юм. Бүгдийг нь тийм ээ энэ зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэгч. Одоо тийм ээ өнгөрсөн зууны одоо нэг 20-30 он руугаа буцах гэдэг шүү дээ. Барууны тагнуул, Германы тагнуул гэд нацгтож намдаг сэхэт нав аянд нь тийм ээ. Энэ сэхэтнүүдийг ингэжсэн шиг нэг ийм юм ингэ болчиход байгаа юм. Тэгвэл энэ хүмүүсийг гэх юм нийт орчуулагчтай бүгдийг нь тэгвэл ингэж үзэх гээд байгаа юм а тийм ээ. Тэгвэл энэ улсын ард түмэн чинь тийм ээ дэлхийн өрний дорны энэ олон зохиолуудтай бүтээлүүдтэй хаагур яаж танилцах юм? Энэ хүмүүс чинь одоо үдэж өсч болохгүй юм уу тийм ээ? Бид нар тэгээд яхаа ингээд Hollywood кино үзэхэ болоо тийм ээ? K-pop үзэхэ болъё гэдэг YouTube хэрэглэхэ болоод Facebook хэрэглэхэ болоод гадны ямар ч кино үзэхэ болоод нэг ийм юм руу явах гээд байгаа юм уу тийм ээ? Гэдэг юм цаана нэгж гарч ирэх юм. Зүгээр яг зөөлөн хүчний бодлого гэдэг бол ганц одоо хятад ч юм уу байдаг зүйл биш. Монгол ч гэсэн зөөлөн хүчний бодлоготой, Орос ч гэсэн, Америк ч гэсэн, Солонгос ч гэсэн, Япон ч гэсэн бүгд л ингээд энэ улс орнооч нэг тийм ээ дайтж үзээд нэгээ бөмбөгдөж үзээд болохоо болчиход за одоо арай жоохон соёлтой үдэлцэн нөхдүүдээ тийм ээ цэргийн бус замаар хэдлээ уучраа олцдог баяа гэл нэг ийм замыг сонгоол явж байгаа. Ийм л асуудал шүү дээ. Тэгээд харин ч одоо эсэргээр би бол амьдрахыг уншсан хүн л дээ. Одоо л жүжиг үзээг байна. Миний уншиж байхад бол юу ойлгосон бэ гэхээр ер нь өрнийн ч бай, дорны ч бай, орсон ч бай, хятадын ч бай. Энэ яг зэрэгэлдээ хөрш орнуудын үе үеийн тэр сонгодог бүтээлүүд, орчин үеийн оюун санаа, уран бүтээлчдийн бүтээлийг унших нь өөрөө тэднийг таньж мэдэх хамгийн дэвт зам. Хоёрдугаарт тэр цаана бас л нэг л хүн л явж байгаа байхгүй юу? Амьдрахын гол дүр эрэгтэй амьдрал эцсийн хүн чанартай өрөнд чанарт орж ирчүүдийн хүний л туулдаг амьдрал тийш тэнгууд ингээд нөгөө хятадын яваг ингээд харуулчлаа. Манай чинь асуудал байхад гээл тийм юмнуудыг харагц гэтэл одоо юу гэдэг гим зэмгээл тэгэхээр Соня ингээд бие үнэлэл охиныхоо бие үнэлсэн мөнгөөр архиуж байгаа. Тэгээ манайч байж ингээд орсон юмыг ингээд хямар хэрэгтэй гэж театрыг шүүж гэж яг ийм өнцгөөс ингэж өөнтгөлөх юм бол одоо ингээд юухныг ч одоо тэгж өөнтгөлөж болно. Фауст гэл тэгэхээр тийм ээ ингээл чөтгөрт тийм ээ сүнсээ худалдсан энэ нэг лам тийм ээ бидний Кристийн шишнийг бид нар зуршлах гээд байгаа мó эсвэл ингээд яах гээд байгаа тийм ээ гэтэл тэрнийхэн цаан бол энэ оршихуйн тухай хүний оршихуйн тухай аз жаргал гэж юу сайн сайхан гэж юу ёс суртахууны хэмжээ гэж юу тэрийг давхаараа яадгийг тэрийг баримталж явах нь одоо юм хэрэгтэй байдаг тийм ээ тий хүний гим зэмтэй хайрлах ёстой юм уугүй юм ер нь хүний гим зэмийг энэ талаас нь шүүх
шүүх зөв юм уу, буруу юм уу? Тэр хүнийг одоо шүүж дэвслэнгээ тийм ээ. Өөрөө ингэж таваах нь хэрэгтэй юм уу, гүм үү гэдэг ч юм ингээл гим зэм фауст ч амьдрах ч цаана ерөөхдөө нэг эмхүүл асуудлууд ирэн тавигддаг штэ. Тэрний яг нэг нийтэн зохиолж үзсэн. Нэг нь Герман, нэг нь Орос ингээл битсэн. Тэгэл энэ орнд чи нэг театр гэл байгаа бол тэнд нэг найруулагч гэл хүн байгаа бол жүжигчтгэл юм байгаа бол тийм ээ. Гадна дотны юмнуудыг ингээл сонгож тавьж ил таарна. Дотоодынхаа ингээл жүжигүүд нь бас зэрэгцээл тийм ээ. Тэнгэрийн хөө юу гэл ингээл гарчлаа. Яг үзэгчдэд нэг тийм үзэгчдийн соёл энийг бас нэг дагуулгын шинэ үйл эхэлж байгаа гэж харж байна. Театрын соёл нь ч өөрчлөгдөж байна. Энэ улсын хүн ард түмчин бас тийм ээ. Бид ч оюуны хэрэгцээ гэж юм байна. Соёлын хэрэгцээ гэж юм байна. Бас заавал тэр жүжигийг тийм ээ Хятадд очиод Оросд очиод үздэг биш. Эндээ байж байгаа тэр нэг юм үзчихвэл биднэрт л амар хэвчтэй учиргүй нэх тэгэл. Ягаад байна ши тийм их та зүгээр яг хуу шүмжилж байгаа юмнуудыг би бол байнга тогтмол уншиж байгаа. Би ч бас уншиж байна. Тэгээд зүгээр ингээд тийм зөвтгөлтэй онлын үндэс юм уутаа ингээ байгаасаа л гэдэг. За гэхдээ тэгэл ахын аваад гээхийн гээгээд альва зөвчин шүмжлэлгүйгээр явах биш. Гэтэ амьдрахуу дээр бол орчин үеийн одоо орчин үеийн төрөл рүү гарах уу тий? Тийм орчин үеийн уран зохиол ямар ч яг хандлагатай явж байгаа юм. Яг зэрэгэлдээ хөрш мөнхийн хөрш гэж байгаа шүү дээ. Мөнхийн хөршүүд юу бичиж юуг яаж харж байгаа гэдэг үнцэг бол маш чухал ялангуяа залуучуудад. Дээрэс нь чи яг хөтэ ингээл улсын яг төв театр биш үү? Ховын юм театр юу байгаа. Тэгэл ийм театрынх нь ингээл 6 жижигийнх нь нэгдэн энэ хөрш орныхаа яг тэгээ манайх нөгөө яг харахгүй ингээд хоёр том гүрний дундаагаа улс. Тэгээд яг харахгүй ингээд түүхийнхээ туршид энэ хоёр том гүрний дундаа энэ улсын зовлон гэдэг тийм айдас бол ингээл бидэрт одоо байна л да. Тэг бид ч учиргүй Америк биш учраас Америк хүртэл одоо болгоомжлоо шүү дээ. Тэгэхээр тийм миний харж байгаагаар чи нэлээд олон төрөлд үзээд байна тий. За яруу найраг шүлгийн ном гаргасан үргэлжилсэн үг. За орчуулга жүжиг рүү орж ирж байна. За тэгээд тайсны бүтээл рүү ороод ирсэн байна. Одоо дэлгэцийн бүтээл рүү орж асуур байсан шүү дээ тий. Дэлгэцийн бүтээл нь Пагам дулам. Нацгтарж ихнэр таны Пагам дулмын амьдралын намтраас сэдвүүлсэн уран сайхны киног хамп фильм. Найруулагч Гамболд найруулад би энэ дөр болохоор зохиолчийн багт нь орж ажилласан. Нэгдүгээр зохиолч Орцолцоо. За одоо нөгөө орхитос улаан дөр үлжин зэрэг кинонууд дээр ажиллаж исэн туршлагатай ачир туршлагатай. Ихтэй хамтарч ажиллаад тэгээд тал бүрээр л үзээл одоо би чинь ингээл рекламны үгээ одоо нэгдүгээр тэнч одоо миний мэрэгжил юм аа. Нэгээрэл одоо хоолоо олж идэн тийм ээ ямар нэг юм бичиж тойр үз ингэж би гинтгэн нэг өглөө босоод л учиргүй уулуурхаа ороод гинтгэн нэг өглөө босоод л тийм ээ хүн дарааны бизнес эрхлэл явж чадахгүй учраас тэгээд одоо миний төгссөн мэрэгжил маань юм хийж байгаа ажил маань юм учраас тэгэл зас рекламны үг дууны үгээс эхлээд шинэ жилийн мэдчилгээний үгнээс эхлээд л тийм ээ энэгээр хоол олж болох амьдарч болох үн хөргөж болох юм аа тэгээд энэгүй л одоо ашиглаж л ингээд амьдарч шүү дээ. Би чамайг нэг тийм бичихгүй л гэж бодож яа тэгэхээр сэхэтний хувьд бол яг л нөгөө өөрийн оюун санаа бичлэлтийн уур чадвар аль хэмжээнд байгаа вэ гэдгээс сордог бүх төрөл рүү орж ийн гэдэг бол Пагам дулам дээр орсон гэхээр надад сонирхолтой саналаа. Ер нь чи яараа шүлгийн бүтээлч гэлтгүү, хүүрнэл зохиолч гэлтгүү бүтээл дээр судалгаан дээр ялангуяа энэ тайз том бүтээлүүд рүү ороход хэр автчихээн. Тухайн зохиол, тухайн бүтээлтэй. Гэхдээ одоо л эхэлж нилээд юм донтох маягтай юм байна. Тэгээд нөгөө Арманы орчуулга гэх юм ингээ бичдэг ажил чинь ганцаараа хийдэг ажил штэ. Айгу ханьгүй ингээд мохортох юм бол тэр мохортлыг ганцаараа л өөрөөсөө л олж цаашаага явна. Тэгээд одоо ингээд энэ зүүн жижиггийн зохиол энтертэй суучих нэг сайхан юм нэг хамтдаа бүтээдэг юм байна. Найруулагчтай ярилцсан манай редактор энэ зохиол редактор ажилласан Бүжин Лам гэдэг охин бид гурвал ингээд энэ зүүн чинь суусан. Тэгээд ярилцдаг, санаагаа хэлцдэг, зөв бурууга хамтдаа шүүдэг. Тэр хариултыг нь айгүй хурдан ингээд олох ингээ боломжтой. Бүгдээрээ хэлцвэл буруугүй гэдэг шиг ингэдэг нь их гоё юм байна. За кино зохиол дээр ялгаагүй ингээ хамт ингээ сууж яхад бас энэ чинь тэгмээр юм биш үү, ингэмээр юм биш үү. Хажуунаас нэг хилээ зөвлөөд ингээд нэг тийм өг хүнтэй учраас айгүй ханбрат орд юм. Арман ч юм уу орчуулга энэ ч айгүй зовлонтой. Тэгэл өрөө рүүгээ ороод ганцаараа тэгэл ингээл алга болчих. Аким ахын нэг бүтээл дээр Аким ах ирж байсан маа нэг цэцэгний нэрийг л орчуулж чадахгүй орчуулгын бүтээлээ баг
1 жил үлээ 2 жилээр хойшлуулж ирсэн. Ингээд зөвхөн нэг цэцгийг орчуулах гэж нэрийг буруу орчуулчих уу гэд. Тэрнтэй адилхан орчуулгын бүтээл дээр ялангуяа хятадчиг баялаг эртний төгс соёлд ус орны хэлнээс Монгол руу оруулж ирэхэд тулгамддаг бэрхшээл байдаг. Гайгүй хэд би ч нэг харцангуу одоо Балдотор шиг бодох юм бол гэдэг юм уу, Ганбаатар гуаг бодох юм бол гэдэг ч юм уу, Чимцээ багш гэдэг ч юм уу. Энэ уруудыг бодох юм бол чи илүү орчин үеийн зохиолыг нь орчуулдаг. Эдгээр ч одоо тэгэл бүрдээшлэл яваалаг штэ. Одоо ли байд тань улсын юм уу, тэгэл нэг күнзийн сургаал мургаал руу чи ингээл яваадаг. Улаан хасрын зүүд мөд наандаж тийм ээ. Тэгэхээр эдгээр бол яаж барж идэх аргагүй тэгэхээр тэмтэй ультра бардаг байх. Би харцангуй нэг орчин үеийн тэгээд ингээ миний сонгож орчуулж байгаа зохиолч ч юм одоо ингээ ихэнх гол бүтээлүүдээ 90-аас хоошоо хийсэн. Тэгээд нөгөө сонгож авч бичиж байгаа цаг үе нь болохоор бас нэг 20 дугаар зууныхаа цаг үе. Тэр цаг үеэ бичдэг. Илүү тийм наатлын бидэрт ойрхон тийм асуудлыг бичдэг ийм зохиолч учраас харцангуй нэр томьёоны ховд гэдэг ч юм уу. Тэгээд нөгөө энэ зохиолч онцлог болохоор нэг тийм түүхтэй гэдэг юм уу, шинжлэх ухаан юм отоо тийм сүлж нэг бичээд өгдөггүй. Тэгэхээр хүний түүхтэр ингээд маш сайн эзэмшиж доторлсон хүн лишийн салбар руу орд юм шиг хажаад хахад тий. Одоо миний хятад хэлж гэж юу ах вэ? Маруухан штэ. Тэгээд эн чин тэгээд наашаага орчуулж байгаа тохиолдол монгол хэлний л асуудал. Найруулах, бичих яах тэр асуудал юу байгаа. Тэгээд би язаар яах ингээд баруун монгол төрөөд төв алхад орж ирээ тийм ээ. Мэргэжлийн эзэмшээд өөрөө Монголд ингээд яц юм болохоор нэг тийм монгол хэлний салбар аялгуунуудад байдаг үг гэх юм уу тийм ээ. Одоо баруун монгол аялгуу, өвөрлөгч нарын аялгуунууд байдаг. Энэ юунууд илүү надад жоохон ингээд багсаа ингээд байдаг юм шиг байна. Монгол тэгэхээр илүү тийм монгол хэлний салбар аялгуунуудад илүү жоохон ойрхон. Тэр нь жоохон давуу тал болдог гэж магадгүй. Орчуулга дээр ерөн суугаад судалгаан дээр ч тэр орчуулган дээр ч бүтээл дээр сууж сурах, бүтээлүүд ажиллаж сурахад уран бүтээлчийн хувьд, мэрэгжлийн хувьд ямар дадал ур чадвар илүү шаардлагатай байдаг вэ? Чамайг сонсож байгаа бичгийг хүсдэг, сонирхож байгаа залуучууд сонсоод энийг сурж иж нэг наандаж гэдэг шиг. За нэгдүгürt бол тогтмол унших гэж би одоо залуучууд гэх юм дүүнэртэй тийм ээ. Хортой ч юм одоо энэ салбарыг сонгох гэж сонирхож байгаа юм. Тогтмол унших гэж би нэгдүгээр зөвлөнө. Юуг унших уу гэдэг нь асуух шүү дээ. Тийм. Баян ямар нэгэн хэмжээгээр баян унших. Тэгээд тэр чинь нэг сонголтууд нь улам л тэгэл сайжруулээд юм байл л дээ. Чи тэгэл алтайгаа нэг тавтаад байдгүй илүү юуг нь олоол авдаг хэрэг уншаал нүд нэгтгэхийн хэрээр тэгэхээр энэ тогтмол унших нэгдүгээр тэр нь бүр бичиж байгаа хүн бол ингээд өдөрт нэг нүүр бичих бол 3 нүүр унш гэдэг ч юу баг байна. Тэгэхээр 3 дахин их уншил гэсэн үг л цаагаараа. Тэгэхээр тогтмол унших. За тэгэл ямар сахилга бат вэ? Хойны. Тэгэл сайхан суу штэ. Сахилга би тэгээд эдрийг нэг эзэмшсэн юм байхгүй. Тэгээд одоо хүртэл өөртөө тэгэл ноцтол байж айгуу хүний сэтгэл санаа явж айгуу зовлонтой. Чи тэгэл гинт алгуулцдаг те. Баригдаж өгдөг. Сахимаас гинт алга бол за энэ нэг шинэ бүтээл нэг юмр ороо явчихсан байх шүү гэж бод. Тэр чинь нэг өөртөө л нэг үз тараалаа юм гэсэн. Сахимд байхаар ингээл болохгүй. Нэг мэдгэдэл. Би тэгтээ чи тэр хэрэгчлэн таяг хайртай. Юугаа ухаал ингээл хитэн цаг маг юм болцсон. Орчин цагт чинь ялангуяа одоо миний сошиал хуудас цахим хуудсанд бол маш олон төрлийн ус төрч сэтгүүлчид, уран бүтээлчид байдаг. Тэгэл бодож байгаа мэдрэмж олгоно бичээд авах хэцүү байдаг. Олон дагагчч байдаг. Би чиний хувьд ингээд чамд хатаархдаг зүйл нь чи захим сүлжээ хуудасаараа дамжуулж өөрөө үзэл бодлоо маш гоё илэрхийлж чаддаг. Өөрийн оюун санаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй байна гэдэг бол маш том тасаглал шүү дээ. Хин нэг ингээд шууд биш ингээд сэдв хөндөж цаад утгаар их зөв шөмжлээд байгаа харагддаг. Гэхдээ шүлэг бүтээлч байна уу, юу ч байна уу тийм ээ бичиж байгаа юм ч байна уу. Энд чинь нэг үзэл бодол юм ал хуваалцаж байгаа нэг хэлбэр шүү дээ. Зохиолчдын сонгож авсан хэлбэр тийм ээ. Тэр зургаар илэрхийлдэг байж болно. Театр тийм ээ, жүжигээр илэрхийлдэг байж болно. За бид нар бол ингээл бичгээр илэрхийлэх юм байна л да. Одоо юм болгоно тэгэхээр ингээд чинь ганцхан одоо тийм ном болгож л одоо хэвлээд байх боломжгүй шүү дээ. Тэгэхээр бас зарим нэг зүйлийг тэндээ ингээд илэрхийлж авах тэгээд зүйтэй юм болов уу гэж бас боддог байсан. Яагаад байсан гэж юм. Яагаад байсан гэж юм вэхээр тэгээд нэг тийм
хэрэггүй ч юм шиг сүултээ ингээд санагдсан. Ер нь сүлдээ даяан хийгээ явдаг учраас ойлголоо гэж. Тэгээ яагаад хүмүүс ингэж цаад хэрэггүй ч байдаг юм шиг ихтэйсэн тааж болдог юм шиг тэгээд нэг шаттай юм шиг байна тийм. Чээ тэнд нэг тарамдаад байгаа ч юм шиг. За тэгээ миний үгээрээ миний нэг хинж хэрэгтэй билээ гэж бодох шиг тэгээд нэг тийм. Тэгэд илүү зүгээр нэг хэмжинтэй юм бүтээлүүд дээр нь төвлөрье гэсэн бодолтой болчихсон шүү дээ ойр үед. Ер нь уран бүтээлчдийн том уран бүтээлчдийн замнал мөр их л төстэй байх юм. Гиснээс кино маань зарах лээ. 10 сарын 10-нд нээлттэй хийгээд 10 сарын 17-нд Улаанбаатар кинонод маршаа. Удахгүй юм шүү дээ тий. Дээрс төгчөөд. Тэр Улаанбаатар кинонд Монгол кинонуудын сонголтонд орсон байлаа шалгараад. За. Өмнөдийг зөрөх замд тэгээ пагамд болом нэг нь ямар кино байсан бэ? 3 кино шалгарсан байсан. Тэгээ 17-нд гарах юм билээ. Би бас киногаа бүрэн үзэж амжаагүй юу байна. Тэгээд яанаа л гэж бодож байна. Тэгэл чиний юунаас гарсан гэхээр очиж үзмээр санагдлаа. Энэ Монголын эмэгтэйчүүдийн албанаас гарч байгааг сонссон. Тэгээ өмнө нь удуулгын тухай. Тийм, улаан цэцэг үлээ. Тийм хоёр дахь пагам за тэгээд ер нь зовлонтой юм бэлээ. Хэр судалгаас хийв? Ер нь хэр бүтээл болсон? Ажиллахад хэр их хүч шаардав? Одоо ер нь тэгэл чадах чинээгээрээ л ажилласан. Хинж одоо муу хийчихгээд тэгдэггүй байлгүйтэй хүмүүс тэгээд одоо хэмжээндээ хүртэл яасан. Нэг сар гарантай юуны хугацаа өгсөн. Хугацаа жоохон шахуу юу байсан. Тэгэл хоёулаа нийлээл. Тэгээд нөгөө ийм пагамдламын төвч их бүрхэг. Тэгээд нөгөө хүмүүст хүрцэн түүхэн учраас маш тийм худлаа түүхэн үнэн юм шигээр хүрцэн. Тэгээд эндээс асуухаар ингээ пагамдламын тухай кино яаж ахаар нөгөө хар тамхи татаад нөгөө хятадтаа суугаад ингэдэг хүүхэн үү гэдэг юм төрүүлээд ингээ очсон. Тэгээд нацгторжийн ихнэр мэгтэрхэр. Тийм үү чи нацгторжийн ихнэр байсан юм уу? Тэгээд хаан Ленинград ингээ сурсан ингээ буцаж ирээд ард нэг Герман руу ингээ явчихэр. Тийм үү тийм хүүхэн юм уу? Тэгээд эмэгтэйчүүдийн албаны юу юм байсан юм шиг байлаа ч гэж ярихаар. Тийм хүү юм уу гэж ингэж ирдэг. Тэгээд нөгөө нийгэмд хүрсэн юмнууд нь болохоор ингээд тийм буруу мэдээлэл тухайд нэг зориудаар ч юм уу ингээд тараасан мэдээллүүд нь үнэн юм шигээр ингээд хүрээд батчаад ингээд тогтцсон. Тэгэхээр одоо нэг тийм тогтцсон бат бөх тийм шавар ханыг одоо бид нар энэ уран бүтээлээр очиж мөргөх чинь гэсэн үг шүү дээ. Будалж чадах юм эсвэл өөрсдөө мөргөө саваад унах юм уу тийм ээ гэдэг юу тулгарсан. Тэгээд маш адармаата түүхтэй. Тэгээд бас ингээд сүулт ингээд сонсож яхад ингэдэг юм байна. Нэг талтаа ингээд адлуулаа тийм ээ хар тамхи чинь яасан ийсэн хужаатаа суугаад ингэсэн хүүхэн гээд явж хагаад сэргээгээд нөгөө талтаа ингээд савлахаараа бас тэ хитрхийн амар их савладаг юм байна. Ерөөсөө л ингээд 5-10 хилтэй тийм ээ. Ерөөсөө хинт ч гүйтгэхгүй гайхамшигтай хүн байсан юм шиг нөгөө тийшээ савлахаар бас ингээд савладаг. Яг ингээд тэрийг одоо ингээд тэнцвэржүүлэл голд нь ингээд аваачих. Ийм асуудал ингээд болгож байгаа. Тийм зовлон яг тийм. Тэгэл сургаар сонсно гэж тухайн цаг үед л өнөөдөр энэ хэвлэл мэдээллийн их сурвалжтай мэдээлэл олж авах юм боломжтой үед л бид нар хүний тухай ямар нэгэн сэдвийн тухай сургаар явж байхад тэр үед бол хүснээрээ пропаганда хийх боломжтой л та техникийн тухай. Тэгэд юмнууд нэг ингээд түүхүүд нь говьцсон, тойрцсон тэгээд одоо тэгээд 10 сарын 12 хоногийн дараа нэхэд бид нэр хүссэн кино театраар үзэх боломжтой гэсэн үг. Үгүй хатар уралдаа тэр талаар сайн 10 сарын 10-нд яг ингээд нээлтийн үзүр ингээд болно. 17-нд Улаанбаатар кинонод марч. Тэгээ бодвол кино театруудаар тавигдах үз. Эсвэл нөгөө телевизийн шугамудаар ороод ирэх байх тийм ээ. Тэгээд эн чинь түүхэн бүтээл одоо тэгэл түүх гойвуулсан яас хийсэн гэдэл эхлэхэж түүхэн бүтээлдэг маш болгоомжтой хандах хэрэгтэй. Тэгээ цаанаас бас захиалсан юм хүмүүс байгаа. Тэднэрт бас юм ингээд нийцүүлэх хэрэгтэй. Тэгэл энэ хамтын бүтээл гэдэг юм чинь айгүй юу л гэдэг юм бэлээ. Одоо би ганцаараа цагаан дээр хараар бичээ тийм ээ. Юу бичээ суухаас их өөр. Тэгээ одоо нэг ийм тоглоом байдаг штэ. Хүмүүс ингээд нэг нуруугаа ингэж хар цогсоод. Тэгээ хамгийн ихний хүн уртлынхаа хүний нуруунд дээр нэг амтан зурна, дүрс зурна. Тэр хүн уртлынхаа хүний ихтер дамжуул зурна. Тэгээ хамгийн сүүлчийн хүнээс тийм ээ. За ямар амтан байваа гэж асуудаг тийм ээ. Тэгэхээр ихний хүн ингээд заан зураад явуулсан байхад тэндээс хулган гарч ирдэг ч юм уу. Тэгэх боломжтой. Тэгэхээр хамтын бүтээл бол тийм шиг байна. Олон хүнээс хамаардаг. Бизнес зохиол бичээ явуулна. Зураачийн ажил, жүжиглэх хүмүүсийн ажил, тэмдэг дууны найруулагчийн ажил, туслахуудын ажил, найруулагчийн ажил тийм ээ. Маш олон зүйлээс ингээ хамаардаг. Жүжиг гэхэд бас тийм.
Соёлын төв өргөний тийм ээ. Тог цэглэхын асуудал юу вэ? Нэг Жижиг нээсэн чинь. Өнөөдөр нэг хүний бүр юу харсан чи чийг үнэртэй тэгээ би бүр өгтлээ нээлээ шүү дээ. Жүжиг ярихын тулд чийг бас үнэр чигний тухай ярьдаг байсан. Үлгүүрийн асуудлууд ингээд сохигдсон чинь маш олон юмнаас хамаарж ижил ажил юм байна. Манай нөгөө яг цэвэргээ бичгийн ажил чи амар штэ. Ганц надаас ингээ хамаарна. Тэгэл би бичээл ингээл гаргадаг тийм ажил. Тэгэхээр хамтын бүтээлүүд чинь тийм байдсан юм байна. Тэгээд тэр талаараа бас олон хүмүүсээс олон юм суралцдаг. Тэгээд энэ хоёр ч одоо миний тэгэл анхны хэл бүтээлүүд штэ. Тайзны дэлгэцэн. Тэр талаараа ч бас иймэрхүү юмуд яасан. Иймэрхүү одоо боломж гарч ирсэн ч бас хэцүү гэж бодож байгаа юм. Сарж үзэх. Тийм эхлээд одоо юу гэдэг шууд надад би даагаад ганцаараа уран сахны гэрүүн зохиол бичүүлсэн бол яах вэ тийм ээ. Шууд чи ингээд энэ жүжигийг над захиалгаагаа жүжиг бичүүлсэн бол яах вэ? А гэхдээ намайг ингээд дадлагжуулахын тулд эхлээд тийм ээ бүх өндгөө нэг сагсанд хийчихгүй тулд эхлээд Долзоя гэдэг хүнтэй нэг хамтруулж үзчихье тийм ээ. Юунд Орпе театр ингээд намайг зохиолчоо сонгож авангуудаа учиргүй над 100 итгээд жүжиг бичээд гэхээс илүү за чи нэг энэ арманы нэг жүжиг болгоод үзэтгэвтэй гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд юмх юм бол тэгээ Батболд нариулагч яг дараагийн санал юугаа хэлсэн. Чаашд ингээд хамтарч ажиллая юу гэсэн. Тэгээд бидний одоо нэг зорилго бол ингээд баг багаар ингээд дадлагчаа тийм ээ мэрэгшээд эхлээд хүнтэй хамтарч байсан бол одоо дангаараа бичнэ тийм ээ. Эхлээд хүний армаануудыг жүжиг болгох тэр шатыг туулсан бол одоо өөрөө жүжиг бичмээр болж байгаа нэг тийм юм. Мэдрэмжүүд тэр өмд гарт ингэж орж ирж байгаа. Тэгэд ийм үйл явцыг эхнийхээ үйл явцыг ямар ч гэсэн ингэ тулчих шиг боллоо. Тэгээд одоо Батболд нариулагч дараачихаа санал юунуудыг тавьсан. Тэгээд дараачих ажил руу орох байх. Тийм үү? Энэ дүрслэх урлаг, кино, тайзны бүтээл, цаас, уран зохиол, яруу найраг гэл өөр өөрийнхөө цаг үеийг туулаад явчих шиг байна тий. Тэгэхээр миний харж байгаагаар нийгэм ингээл стресстэй байна, бухимдалтай байна. Соён гэгэрүүлэх үйл ажиллагаагаа дутуу хийгээд ингээл тий. Тэгэл одоо магадгүй нийтийн одоо массын урлаг, маш урлаг байдаг юм уу, комеди байдаг юм уу, эсвэл одоо попуд нь байдаг юм уу, юу нь байдаг юм. Хажуугаар нь давхар яг энэ үндэсний энэ соён гэгэрлийг авч явах ёстой юм шиг үүрэг хүлээж гисэн хүмүүс байдаг шүү дээ. За магадгүй одоо нацаг доржоос эхлээд үе үеийн уран бүтээл зэхэтүүд чи өөрийгөө би л чамайг яг энэ хэцүү даалгаврыг санаатаа санамсэргүйгээр авсан гэж хараад байгаа байхгүй. Тэг чи өнөөдөр яг энэ оюун санааны түвшин орчин үеийн Монголын одоо орчуулга байдаг юм уу, яруу найраг байдаг юм. Энэ үеэ яг өрөнд оронтой харьцуулахад ялангуяа ч өөрөө мэрэгжлийн хүн учраас би асууж байна л да. Бакалавр, магистрийн түвшинд хаад аль түвшинд явж ингэж харж байгаа. Би зүгээр ингэж бодоод байдیں۔ Ямар ч улсын яруу найраг ирнэ адилхан түвшинд байдаг хаа. Хятад, Оростой тийм ээ, Америктай, Солонгос, Японы яруу найрагтай Монголын яруу найргийг гаргаад тавих юм бол яг л адилхан юм түвшинд байдаг баг. Арман гэдэг юм уу, энэ тойргол зүүн илүү тийм томоохон энэ төрлүүд дээр яхаар ялгаан гарч ирдэг баг. Тийм. Ялгаан гарч ирдэг баг. Тэгэхээр одоо ингэ Солонгосыг ингэ хараад байхад яруу найраг гэдэг юм, K-pop гэдэг юм ингээл ингэ болоод байгаа шүү. Тэгэл яг ингэ уран зохиолын тойрол ингээл Нобель мобель гэж яхаар байхгүй тийм ээ. Яхаргүй л нөгөө аваргууд нь бичгийн уран зохиол олон жилийн түүхтэй тийм орнууд нь ингээл яаж идэг. Богино жагсаалттай зохиолчд нь ингээл ороод ирж идэг. Чи одоо юу гэдэг Япон одоо Нобелийн 6-7 шагналттай байж гин тийм ээ. Яхахгүй юм хэлж байгаа. Энэ итгэг ингээл таагүй гэл удаа ингээл байж гин. Хятад ингээл сайхан л одоо нэг шагнал 12 онд л эхний шагналт ингээл авлаа гэдэг ч юм уу. Хэдийгээр өрний үнэлгээч гисэн тэндээс олгож байгаа юу ч гисэн эн чинь бас цаагаараа нэг юм хэлээд байх шиг. Тэгэл нэгдүгээр тийм бичгийн уран зохиолын түүх уртлын тэр өвөд их чухал хамааралтай. Хоёрдугаар энэ салбарыг хэр хэмжээнд авч үзэж яаж дэмжиж байгаа юм бэ гэдэг асуудал. Яа. Одоо бид нар чинь нэг тийм 1000 инженер бэлтлээ гэл Япон руу тэглээ штэ. Зүгээр 1000 зохиолч бэлтгэх нь хаашаа гэхдээ энэ сүүлийн жилүүд энэ дээр нь яаж анхаарсан юм бэ? Бид нар энэ дотоодын үндэснийхэн зохиолчдоос гэх юм уу? Одоо юм хүсэх тийм эрхтэй юм уу гэж би бүр асуумаар байгаа байхгүй. Яг хүн болгоно ингээл хинч
бид нар ингээд бэлэн хоолох өөрөө өөрсдөө ингээд хөгжүүлэл ингээд яагаал явна. Гэхдээ ер нь нэг тийм энэ талтаа жоохон анхаарах юм ингээд баг байсан юм болов. Тийм. Миний бас нэг санаа зовдөг юм. Би ч одоо номын санг удирдах явж байгаа хүний хувьд хүмүүс маш их номын санд өгөх гэж хандивлах гэж юм уу борлуулах гэж ярьдаг л дээ. Тэгээ тэндээс ингээ харж чад олонний танил ус зөөхөөлж эрдэмтэн судлаач. Зарим нь ингээ ганцхан хоёрхан юм нэмээд бүтээлээ шинээр гаргаж байх жишээтэй. Зарим нь бүр одоо 10 жилийн дараа 20 жилийн дараа гэж гаргаж байх жишээтэй. Зарим нь зүгээр одоо ингээд өдрийн тэмдэглэлээ ном болгоод гаргачихсан байх жишээтэй ч гэдэг юм. Янз бүрийн л уран бүтээлч хүмүүс ирдэг. Би тэндээс юу анзаардаг вэ гэхээр тэр бүтээл яг уншлаганд гарч ийн үү гарахгүй байна уу? Тэр яг уншигчийн захиалганд орж ийн үү орохгүй байна уу? Нийгэм яг тэрийг хүсэж ийн үү хүсэхгүй байна уу гэдэг юм чинь. Тэхгүй байвал хайрын цаас, хайрын мод, хайрын байгаль ихтлээ гэж боддог байхгүй. Хэвлэл нийтлэг хэрэгчлээ юм байдаг. Гэхдээ эн чинь явж цаагаараа ирэн тэгээд бодлого боловсон хүчний асуудал шүү дээ. Эн чинь ингээд яг инженер бэлдэж байгаатай ялгаагүй. Тэгээд нөгөө боловсролын зээлийн сан мангаар тийм ээ ингээл хөтөлбөр тэгэл зөндөл хүмүүс ингээд ингэсэн байдаг тийм. Гэтэл ингээд зүгээр харж яхад нэг нацагдорч тэнд тэтгэлгээр тийм ээ. Нэг 2 жил суучаад дуудагдаад ирэхэд Монголд юу хийвэ, юу гэлүүлвэ. Намдаг тэр хоёр ингээл Монголын театрыг эхлүүллээ шүү дээ. Тэнд яасан наваа юмд чинь дугарж автаага нийлээд л тийм ээ. Тэр 1990-аад оны их үеийн тэр агаагүй том дуунуудыг хийлээ штэ тийм ээ. Намдаг нь театрыг босголцлоо штэ. Нацагдорж тэр хийжсэн орчуулгууд герман тойл хүртэл ингээл хийжлээсэн байгаа юм. Тэр Батраагаа ингээл тийм энэтхэг яваал 2 жил суучаал ингээл ирэхэд энэтхэг рүү одоо тэр Эренчингаал хөөцөлдсөн байх 3 хүүхэд бэлдсэн байдаг штэ. Гинтэн Дарамгаа, Батраагаа, Нэмсрэнгаа 3. Тэгэл энэ 3 аширчин бол тэгэл энэ юмыг галыг алдуулгүй авч ирлээ штэ тийм ээ. Тэгэхээр энэ ерөөс ингээ боловцсон хүчний асуудал энэ зохиолчдыг зөвхөн нэг байглаасаа ясны жоох авьяас гэдэг юм уу. Тэр юмд найдаад орхих биш. Одоо ингээ зүгээр сумын наадамд ингээл зодглох байгаа залуу жилийн дөрв мөнхийн бэлтгэлтэй болчлаа штэ. Тийм ээ. Овааны наадамд уралдах байгаа мор жилийн дөрв мөнхийн тижээлтэй тийм ээ. Сунгаа хийгээд ингээ тижээлгээд ингэдэг болчлоо штэ. Тэгэхээр ингээд бид нар одоо энэ зохиолч гэдгийг чинь зүгээр ингээ явж байгаад онготон буужид ингэдэг юу биш. Энэ чинь ингээд яг инженертэй ялгаа байхгүй, эмчтэй ялгаа байхгүй, тэнд байгаа бөхтөө тамирчинтай ялгаа байхгүй. Мөнхийн уншиж, журагшилж бэлтгэгдэж ингэжээж энэ салбараа авч явдаг ийм зүйл юм. Энэ оюун санааны за сонсоорой яваа гэдэг шиг. Оюун санааны Монгол улсын хөгжлийг би бол тэгж хардаг. Ямар нэг уул уурхай байна уу? Газар шорооны асуудал гэхээс эдийн засаг гэхээс илүү энэ одоо соён гэгэрсэн ард түмнийх нь оюун санааны энэ дэвшлэр энэ улс орны хөгжил хэмжигдэх болов гэж хардаг. Тэгээ энэ өнөөдөр улс орны наандаж л одоо энэ замын хөдөлгөөнд орчоо цаандаж гэр бүл салтын тоо хүний нөөцөө гадагшаа алдж байгаа байдал. Гэхдээ энэ олгоны цаана нөгөө л оюун санааны хөгжил ямар хэмжээнд байгааг вэ гэдэг л асуудал шүү дээ. Хэр үнэлж байгаа вэ гэдэг. Тэр чиний хэлдэг яалтчгүй нэ. Би сая олон улсын Чингис хаан судлалын эрдэм шинжилгээний хуралд сууж байхад гадны эрдэмтэд, гадны судлаачид бидний түүх соёлыг ямар их судалж, ямар их одоо шимтэн дурлж байна те. Гэтэл яг Чингис хаанаараа дагнсан, эртний түүх соёлоороо дагнсан судлаачдыг гадагшаа бэлдсэн үгүй юу те. Дандаа л нэг өөрсдийнхөө мөнчгөрөөр тэтгэлэн тэр болж явсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ оюун санааны хувьд хүчрхэг арт түмэн хүчтэй улс орн бий болгоё гэж байвал ялтчилгүй л яг энэ бодлогын төвшөндөө тэр лежийн сангийнхаа тэр олон тийм квотын нэг тийм ээ. Нэг Чингис хаан судлаач. Алдарт нөгөө сангуудаараа. Нэг Чингис хаан судлаач тэгэл яваал та тийм эргэл биднэрт л хэрэгтэй шүү дээ. Тэгээд бас нийгэмд нэг уран бүтээлчдийн үн цэн гэдгийг авч явах хүмүүс нь өөрсдөө байдаг юм шиг. Тийм. Гэтэл одоо миний бас эмзэглээд байгаа зүйлүүд яг хөө массын нийтийн урлаг байж болно. Гэтэл нөгөө нэг соён гэгэрл ярьж явах хэвээр ном уншаад харагдаж явах хэвээр уран зураг хараад театрт очиж явах хэвээр уран бүтээлчд маань өөрсдөө гэр бүлийн хэрүүл маргаанаа дэглэгч гисэн ингээ явж явах юм биш үү тий. Тэгэхээр нөгөө үлгэр жишээ хим хэмжээ ёс зүй гоо зүй гэдэг юмыг барьж явах хүмүүс нь яг хаана яваад байгаа юм бэ гэдэг бол бас асуудал болчихлоо. За гиснээс гэлээгүй айгүй өсөлттэй явдсан шүү дээ би. За хааш өсрөгч. Нөгөө нэг цагтаа багтаж их мүлжүүрхтэй олон талаас нь яриулах хүний чинь миний хувьд нөгөө
чиний бас нэг сонирхолтой санагдаад байгаа юм. Хятадын аль үеийн уран зохиол илүү бүр ингэж дурлж байна. Гэхдээ би одоо юугүй штэ. Тэг бүгдийг уншааг учраас зүгээр л яг би нөгөө хэтэ орчин үеийн уран зохиолыг л илүү жоохон гадарлах нь тэр тэгээд энэ үеийнхний л багсаг гадарлах. Эднийхэн ч юм бол одоо энэ зүүнний талынхан ч юм бүр уран зохиолоо мянгаар жилээр нь ангилчт юм лээ шүү дээ. Тэг бид нар шиг нөгөө алтан үе мөнгө үегээс 10 жилээр нь биш. Бараг сая зохиолж байгаа байлгүй дээ. Тэр болгоныг хурж яахгүй тэгээд зав зайч юуч байхгүй. Би чам мэрэгшмнээс үүднээс асууж байгаа шүү. Тэг зүгээр 20 дугаар 100 дотор нь л одоо яриа да би чаашлагын сайн мэдэхгүй юм одоо энэ чинь. Бичгийн уран зохиол 5 6 мянган жилийн дүүгтэй болсон ч мэдэхгүй. Либагийн тухай манай бол их гоё хөрөг нийтлүүлсэн байна. Тий, танго үеийн яруу найрагчд алдаж таах. Зүгээр энэ 20 дугаар 100-да ер нь энэ уйха мояны энэ үеийн нэлээд хүчтэй уйха. Эдрийг гаргаж ирэх гэдэг чи одоо нөгөө соёлын өвсгөлийн 10 жил чинь нэг тийм үндэсний уран зохиол нь мөгцсөн сэхэтнүүдэд хилмигдүүлсэн тийм 10 жил боллоо ш. Тэгээд энэ Дисяпэний өөрчлөлтийн жилдээ нээлттэй бодлогын одоо үрээр гэх үү ер нь эргээд нөө сэхэтнүүдэд хайсан зохиолч үндэсний зохиолчдоо болохын төлөө дэмжиж яасан байдаг юм а. Залуу зохиолч зориулсан олон сэтгүүлүүд гаргасан зөвхөн залуучууд зориулсан тийм дугааруудыг олноор гарч ирсэн. Эргээд яаж их хэрэгтэй чинь нөгөө тэр үдэл суртлыг нийгэмд түгэх шинэ хүмүүс хэрэгтэй болж ирсэн байхгүй. Одоо ингээд өөрчлөлтийн бодлого ихлүүлсээ тэгэхээр бас хүмүүст хүрэх гээд байна шүү дээ. Тэгээд их олон хүчтэй үе төрсөн юм шиг. Дээрээс нь чинь нэг тийм 10 жил амаа өдүүлээд ингээд чимээгөө цэх тийм багтрал юм байсан баг. Тэгээд зүгээр харж яхад эднэр аль үеийн сэдвийг бичиж өндөөсөн гэхээр яг л нэг тийм соёлын өвсгөлийн 10 жил тэрийг их өсрөнгөө давшилт юм аа Японы дайн гэдэг ч юм уу. Эдрийг гол болгож нэг дуугүй байсан тэр 10 жил ихэд тэр нэг хатуу хэцүү амьдралыг цаа түүхэн сур дэвсэргээ болгож тэн дээрээ бичиж ирнэ. Яаж авчих энэ үеийнхний хүчтэй гарч ирэх шиг боллоо. Дээрээс нь энэ үедээ улсынхын эдийн засаг айгуу сайжирсан хүчтэй тэлсэн энэ цаг үеинч давхцлаа. Тэгээд нөгөө хаалттай байсан орн чинь нээлттэй болоод ирэхээр гадныхан ч их сонирхож таарлаа. Одоо бол хэд ямар мянган сайхан моян төрөөд уйхаа төрөөд залуу зөвхөл төр нэх яахгүй. Тэр нөгөө сонирхохоо болцсон. Одоо нээлттэй болцсон зөндөө нааш чааш яваад ингээд үдцсэн. Тэгэхээр одоо л тийм юу цалгарч гадчих юм бах. Энэ хүчтэй үе нь бол эдрэл бах. Тэр ингээд бүх өмнөх нь ингээд нэг тийм давхцал нь яг сайхан таарсан юм шиг байна. Тийм. Энэ уран бүтээлч нар чинь зөвхөн нэг одоо уран баримлч байвал зөвхөн баримлаа гэдэг хажуугаар нь зурдаг юм уу? Яруу найрагч авал хажуугаар нэг дуулдаг юм. Нэг авьяас давхар яваад байдаг шүү дээ. Би чамайг мэдгээ чи их гоё дуудуулдаг. Уртын дуугаараа бүр ивентүүд хийгээд байгаа. Би бүр тэр бүр амар баяртай. Маш их баяртай. Яа тэгэхээр энэ хотын соёлд чинь устж үгүй болох гээд байгаа. Зөвхөн л одоо аялал жуулчлалын хэмжээнд очих гэж байгаа. Язгуур урлагийн төрлүүдээ суурин руу оруулж ирж, их хотын соёл руу оруулж ирж, тэгээ ороо бид нар чинь вино унгаа уртын дуу, ардын дуугаа сонсон тансаглалыг таны буйнаар идэх боллоо шүү дээ. Тэгээ энэ санаа хаанаас гарв? Зүгээр юу яагаал нэг найз ирэл нэг яруу найргийн ингээд уншлага ингээ хийвэл яасан юм. Гэт бид юм амар дургу байхгүй. Яа та яг бол уншлага юунууд болж ин тэгээд яагаад дургу гэхээр нэг яваад очихоор яруу найрагчийг ингээд ойшоож байгаа юм байхгүй. Нэг хүм чаваас тэнд нэг шүлгээ хөргөчих гээл ингээл тэнд нь хоёр хүн пиа буугаал баг хоорондоо зодтолтол ашгараал ингээл ирсэн гэн. Тэрийг үнэлж байгаа яаж байгаа тийм юм байхгүй болсон. Олон болоод ирэхэд тэгдэм юм эсвэл бүү мэд. Тийм юм хийж яах юм бэ одоо наа чи. Зөндөө юм байна. Зүгээр надаа нэг ийм бодол байна. Би манай ээж яав загчны их мундаг сайхан уртын дууч хүн байсан л да. Тэгээд тэндээс олж ирсэн. Тэгээд яг уртын дуу айгуу дуртай. Тэгээд нөгөө очоод үзье сонсон юу гэхээр яг тийм юм байдаггүй. Нэг чуулгын тоглолтын нээлтэн дээр юм уу, наадмын нээлтэн дээр юм уу дуурчиж харагдаг. Эсвэл нэг найр нээхэд юм уу ихлүүлэхэд ч юм ингээ яаж идэг. Гисэн мөртлөө комеди үзье гэхээр одохоор газар нь байдаг. Амьд хөгжмийн тоглолт үзье гэхээр орой болгоно тоглож байдаг газар байдаг. Жаз үдч тийм ээ иймэрхүү сонирхыг үл байдаг. Гэтэл энэ Улаанбаатарч манай монголчуудын нүүлчдийн байгуулсан нийслэл тийм ээ. Энэ уртын дуу чинь бидний өөр юм бодож олоод хөгжүүлээд ингээд цаашаа ямар ч юу хөгжих хөөргүү тийм төгс төгөлдөр хэмжээнд нь тултал
хөгжүүлээд олон мянган жил аваад ирсэн нэг юм соёл нь байдаг. Тэгсэн мөртлөө ингээд уртын дуу очиод ингээд сонирхох юу гэхээр газар нь байдаг. Тийм нийтийн соёл болоогүй гэх юм. Нийт тийм хүртээмжтэй биш. Тэгээд юугаараа агуу юм бэ, яасан юм бэ, ийсэн юм бэ гэдэг гэхээр юу байдаггүй. Тэгээд зөв нэг иймэрхүү юм хий. Уртын дууны юу хий. Тэр нь учир зүггүй ирээд туулуулаад авах юм бол бас шаардуулаад авах юм бол ойлгохгүй. Тэгэхээр дуучнаараа юм яриул. За уртын дуу юугаараа агуу юм бэ? Хоолойны шуранхаа гэдэг нь юу юм бэ? Дан шуранхаа, давхар шуранхаа гэдэг нь юу вэ? Энэ цохилгууд чинь ямар янз юм бэ? Тийм ээ, нармайх болохоор яадаг, хөвлийг цээжнийх болохоор яадаг, эрүүгээрээ ингээд зохихороо яадаг. Тийм ээ, шургуулах гээл арга техникүүд нь амар нарийн олон арга техникүүд байна. Одоо ялангуяа тэр Бадраага нөгөө дорж давггоотаа хийсэн их дууч яриа дээр байдаг штэ. Тэгэл эргэлдүүлэгч чи шургуулах гэж яах шиг ингээл халбагдах гэж яах шиг ингээл юм болгоныг тайлбарлуулдаг. Таныхаа угаараа онцлогтой юу? Та одоо ямар дуулахаар бэлдэж ирв гээл. За тэгэн гоч уртын сайхан хүрэн гэдэг ч юм уу. За энэ дууны түүх домог бол гээл яриа авчиж ингээл би чинь цаад үнэтсэл ярьж өгсөн манжийн хөргөн болол бижин сууж исэн ипүү зэрэнгийн түүх домогтой холбогддог ч юм уу. За тэгэн гут одоо уртын дууч алтан шагаах хэрэл төмний их дууг ингээл дуулж ах ч гэдэг. Тэгэл бас ингээл түүх домгийг яриад ингэж яадаг. Гээл яриад ингээд тэгэхээр нөгөө тэр хүмүүс уртын дуугаа бишрэх ойлгох тэр өмнөх нөхөө болж очиж байгаа. Тэр хит гэдэг юу хийсэн. Тэгээд одоо энэ намар юунаас эхлүүлэх гээд бас амжихгүй чадахгүй л яваад байна. Тэнгүү тэгээд уртын дууч чи ингээд дуучин болохын тулд тэр нэг хоолойг нэг тийм уртын дуу дуулах зориулж тэр нэг бэлтгэлтэй тийм формт авч явахын тулд маш их юм зам туулдаг, хүнд хөдөлмөр яадаг тийм хүмүүс байдаг байхгүй. Харж яхад зүгээр ингээд гид гараад ингээд тийм ээ дуучин болчдгоо. Сургуульд нь сурна, тэгээд тэр цоглоо моглоо бүх юм амсгаа бүх юмаа тавилж авна. Тэгээ нэг архитар суугаа явчихгүйхэн шиг тэр хоолойгоо ингээд хадгалж хамгаалж явна, байнгын бэлтгэлийг. Тэгээд эргээд болохоор бид нар чинь болохоор тийм ээ хипхоп ч юм уу илүү тийм орчин үеийн соёлоодаа илүү яагаал уртын дууч тэгэхээр нэг хөгшөөгөн сонсдог дуучин шиг тийм ээ. Тийм юу та. Тэгээд яг одоо ингээл харж яах цаан ингээл Мишель ингээл уртын дууны ангид орсон зохицоохон багш нар ингээл юу уншаал бажилаа. Тэгэл олоо нэг орчин үеийн урлагийн авчихсан хүмүүс эргээд уртын дуруугаа эргээд ягаад гэх шиг шүү дээ. Өөрийнхөө л эргээд тэр борин дээр буцаж ирээд гэх шиг. Тийм шүү дээ. Өөрийнхөө айсавруул орж ирчээж өөрсдийнхөө тэгээд нөгөө ингүүн билээ нөгөө бас юуны тийм тэр чинь бас уртын дууны анги гэж сурж байгаа тийм. Тэд нар зөв харсан юм шүү. Тийм байна. Нөгөө нэг охин чи химэлээ одоо нэг альтернатив болоод магнит лөө. Тийм. Тэр чинь бас сүүлдний дуугийн сонсч чинь бас нэг тийм уртын дууны юм уу ингээ оруулж маш их тэгэхээр ингээ ер нь тэр соёлын ялгаарл бид нар өрөнд очиод юм уу хятад гэж харагдахгүй, солонгос, япон гэж харагдахгүй байх ялгарч бидний соёл шүү дээ. Хэл соёл гэдэг юм уу, хувцс хоолны соёл гэдэг юм уу. Тэгээ өөрийнхөө соёлыг дээр үеийн одоо хуучны ядуу зүдөө гэж харж байгаа уран бүтээлч бол нэг хол явахгүй. Харин яг ингээд нөгөө язгуурынхаа аим шимийг бол үнэхээр гайхамшиг тий. Бүр ингээд гэлтэй зихэр эдрийг сонсоор ингээд нэг гайхамшигтай тий. Зүгээр байгаль нь ингээд дуурайд байгаа юм шиг. Үнэхээр агуусаа. Тэг сонин. Энэ уртын дуу айл ус нутагт илүү их хөгжсөн байна. Хөөми хэсгэрээ харьхраа айл нутагтаа илүү төлхөө хөгжсөн байна. Тэр нэг уул ус тал одоо тэр байгалийн цогцол нь хүртэл их чухал байдаг юм шиг байна тий. Тийм шүү. Тэгэл ер нь айзмын томоох урт нуур чинь тэгэл төв халах. Ер нь л энэ төв халах Монголын энэ гал голомтолсон энэ нутагтаа л ер нь төлхөө юм билээ. Тэгэл энээсээ ингээ зүүн тал руугаа тийм ээ. Энэ хад асах ихтэй газар чинь уртаараа дуулаад байх боломж хэр байна. Баруун тишийг бол баруун тишигээ тэр дурч илүү тийм сомон бэсрэг маягийн тийм утаа. Тэгэл дунд говь чиг рүү тэгэл дорнот юу чиг рүү ч юм уу тийм хардлагч нь өөрөө хүртэл байгальтайгаа эвцэлтэй байгаа байхгүй. Тийм. Хаа яаж дуурах уу харьхраа эсгэрээ хөөми аль энэ баруун зүг рүүгаа л илүү төлөх байна. Тэгээ би сурах гэж бас юмд явж үзсэн багш нар явдгийг. Тэгэл тэр тусмал ерэн гайхалтай юм тэгээд бүр ингээ яаж бодож олоод бүр яаж хүний хоолойны тийм ээ. Нэс гарч болох энэ нэг бүх чадваруудыг ингээ шавж байгаа байхгүй. Тэр нэг цоглоо шуранхаа ингэж байгаа тэгж байгаа бүр ингээд тэр амсхааны юмнууд тэгээд уртын дууны үг
Тийм. Яруу найраг. Би чи анх нөгөө яруу найраг уншиж чадварлцахгүй. Би нэг уран зохиолын хүн ч тэгэл бид чи ардын ам зохиол, дууны яруу найраг энэ төр гэл орно штэ. Тийм. Тэгэл Эртний сайхан дөөмгийн хасрын өндөр энэ төр шүлгийг уншина. Тэгэл гайхалтай штэ. Тийм шүү. Тэгэд уртын дууч нөгөө нэг ингээд та бид одоо бич байгаа подкаст чинь хадгалагдчихдгүү. Хүнээс хүн дамждаг юм байна л та. Тэгээд нэг нарийн дээр ингээд сууж байгаад ингээд нэг сурсан дуугаа дуулахаар та цаашаага тэрийг нь авчаад өөр нэг нарийн дээр явахтай нүүдэлчтийн соёлын онцлог хөгжүүлэл тэгэл хүний тархич нэг л хэрэггүйгийн хаяад л илүү хэрэгтэй гоёыг нь цаашаа авч бол хөгжүүлээд явчихдаг. Ам дамжаад явчихдаг тий. Ам дамжихтай илүү тийм боловсрон гоё болгож ингээд дамжуулдаг. Илүү хэрэгтэйг нь дамжуулдаг. Ингээд явсараад бүр ингээд маш төгс шинжиндээ очоод бидний үед ингээд ирсэн. Тэгэд манай энэ урлагчин бас нөгөө солизм үед бас хилмигдсэн тийм урлагч штэ. Ер нь хилмигдэг юм байхгүй. Тийм. Би зөвхөн аль хүн л хилмигдэг. Ламнарч юм зохиол хүн л хилмигдэг чинь бас өв соёл бас их хилмигддэг юм байна. Би сүүлд нэг уншижсэн чинь уртын дуугчин бүр ингээд хоржсэн гин 2 жилээр нь Монголын нутаг дээр уртын дуу дуултгаа болсон юм уу та. Тэгэд эргэж тэр 34 онд сэргээгээд театрынхан багшаар дуурж авгааг үрж авчирээд сэргээ юмд хөгтөдөө заа гэд тент нь одоо дорж завгүй хоёр байж таараад тэр чи одоо нэг хинтих тус тавчаагаач бас ирсэн гэдэг үлээ. Ингээд эргэсэн түүхтэй бас хилмигдсэн. Бас их зовлогдсон юм урлаг юм байл. За мөөтэйгээ ингээл ардын язгуур урлаг, өрний, дорны одоо хятадын орчин үеийн яруу найраг, өөрийнх нь одоо тал их нутгийнх нь уран бүтээл эцэг өгдөг ярихгүйс. За эндээс хамгийн чухал та чи их олон краштай. Манай шавнар дүүнерээс мөг оюун санааныхын хувьд крашлдаг хүмүүс их байдаг. Тэгээд одоо яруу найрагч уран бүтээлч хүн орж ирж байгаагийнх хайр дурлалын хувьд энэ намар цаг болж байна. Ямар ч гоё олон өнгөтэй гэдэг шиг. За хайр дурлалын тухай сонь сайхан юу байна аа? Хайр дурлалын тухай юу ямар шинэ уран бүтээл юу вэ? Бид хоёр ч одоо та чи их хүнд бүтээлүүдээр ажиллаж байгаа. Яг энэ уран бүтээлийн онгод муза эднэрээр сонио юу вэ? Музата байна уугүй юу? Юу сонсчод юу болсон? Юу яриулахтай явж байна. Тэг. Уран бүтээлч хүнд бол нөгөө эсэнийг чинь одоо зөвхөн эсэнийг өдр гайхамшигтай уран бүтээл тойруулсан эмэгтэйчүүдэд зориулсан музей байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө оюун санаанд ингэж онгод хайрлж тасарчсан одоо гайхамшигтай бүтээл төрүүлнэ гэдэг бол эмэгтэй хүний хувьд бол бас гой хувь тавилна ш. Тэгэхээр чиний хувьд одоо уран бүтээлийн тийм дүр амьд байна уу эсвэл зөв хийсвэрлэх төдий байдаг юм уу эсвэл өмнөх эксүүдэд зориулсан шүлэг мүлгүүд бас амар л шүү дээ. Би чинь нэг юу л уншиж байсан. Мэдхгүй. Байхгүй шүү дээ. Одоо тийм ярьж болохгүй болсон. Яагаад болохгүй гэж байна. Ээж муу яар гэж хэлсэн. Тийм мохой бит яриараа гэж ээж хэлсэн. Сайн өдөөч. Гэхдээ юу ах тэ завгүй тэгээд мэдгүй намайг хэр дурлж जैन дурлж амжиж гин үү? Хэрэг амжихгүй гэж. Амжихгүй наа нэрээ. Тэгэхээр гой шүлэг төрөхгүй юм гэсэн үг. Шүлэг мөрийг юу завч шалга тэгэл одоо энэ зүн чинь бол ингээд жүжиг мүжиг гээл ингээд цуслаа. Тэрний 400 энэ киноны зохиол юм уу гээл цуслаа. Тэгэл өөрийг нэг ихлүүлсэн ганц нэг тууж юунод тэргээ цааш явж байгаа юм баггүй. Завсар заагаар би чи үнцэн ажил юунуудаа хийн. Редактор ажлуудаа хийн. Номоо зөөн дэлгүүрт тарааж өгнө. Номын баяртай талбай дээр зогсон. Маш их тийм даруухан ярьж байна. Бас тийм байгаад байна. Крашуудыгаа бас барьж үлдэхийн тулд төлөв даруу хэлж шүү. Тийм хүмүүс байхгүй байгаа тань. Би ч нэг уйтгартаа уртын дуу муу ярьсан юм үгүй шүү юм болохоор тэгээд. Гэтэ чи юу нэг хөшин сүнстэй хүн тий. Муу Батбаяргаа гэж хүмүүс чи. Та чин одоо. За манай сонсогч нар зориулаад гоё. Хоёлаа уртын дуу юм уу? Гоё чиний шүлгээр нэвтрүүлэх. Энд одоо тангид дуулаа сууж явах нааш. Гоё штэ энэ дуулаа. Үгүй зөвшөөрөл юм шиг. За тэг. За ингээ мөөгийнхөө шин сонсогч нар эсвэл крашуудад зориулаад уран бүтээлээс нь хүрэх гэж байна. Манай ихний сонсох юм бол. За яах вэ? Уран бүтээлч ихнэр байна гэдэг хэцүү штэ. Бүтээл бол бүтээл, амьдрал бол амьдрал гэдэг. Шүлгээр төгсхийгээ шийдэж үү та? Би шүлгээр төгсгөө шийдэж чаа. Чи шүлгээ хайж. Би чамд бас бэлэг өгөхгүй. За. Энэ далайн үнэртэй тэг Кокадор гэдэг брендийн үнэртүүлэгч заяа. Чи нөгөө юу яадаг штэ? Сакс тоолдог те. Аха. Тэгээд энэ нөгөө өрөө хувцас ингээл нэг удцсан хувцас ингээ өрөө таних юм чинь гоё үнэртэй ах хэвчтэй шүү дээ тий. Аха. За. Тэгээд аль
Яна. Энэ Какод одоо шинээр орж ирж байгаа. Шинээр орж ирж байгаа. Ямар газар гоё орж ирж байгаа. зөөлхөн өнөртэй. Энэ Chamas гээд Солонгос албан ёсны гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг брэнд. Тэгээд эдний юм шиг дэмжиж ажиллаж байна уу тийм ээ? Би эдний бас нэг Cushion одоо эмэгтэйчүүдийн төрхтэй бүтээгдэхүүн нүүр царай ахгүй. Тэгээд эднийх яг нөгөө албан ёсны дистрибьютор оруулж ирдэг. Би өнөрэнд аягүй чухал ач холбогдол өгдөг. Тэгээд энэ далайн гаралтай өнөртэй. Тэгээд нэг хүс шингэсэн хувцас балкон дээр удаан байсан шкафанд уццууснуудаас нэг тийм сонин өнөртэй шүү дээ. Шкаф руу хийгээд хувцас руу хийгээд. Тийм хувцас руугаа жоохон цацсан. Эсвэл өрөө руугаа гой цацчихна. Эсвэл машин руугаа цацчихна. Ер нь бүх юм руугаа цацсан. Тийм одоо нөгөө хуршсан янз бүрийн хоолны өнөр одоо ч бүх өнөрийг байхгүй болоо. Өвлийн хувцас гаргах болж чинь тэгээд нөгөө заалны удирч эхэлж чинь тийм ээ. Тийм. Тэрэнд зориулж байгаа шээ. Ер нь бол нөгөө хэрэглэж үзэхгүйгээр ч юм одоо тий олон даагагчтай хүмүүс бити янз бүрийн сурталчилж байгаарэ гэж бас хэлмээрэн тий цаана маш олон хохирогчлаад үлдчихдэг. Тэгээ би болохоор энэ бүтээгдэхүүнүүдийг өөрөө хэрэгэлдэг учраас санал болгож байгаа шүү. Одоо нөгөө намрын үйлрэл чинь намрын үйлрэл, навчны үйлрэл, найрлагчийн тийшээгээ явдаг цаг штэ. Тийм. Тэгээд юм галтэрэгний цонхоор гэж юм шилэг. Дутъя та. Галтэрэгний цонхоор. Хүүхнүүдийн мангар галтэрэгний цонхоор хөдөө нутг руугаа даллан анир гүм хээртал адууны бараатай өдөн хөдөх хараншин гинэн сэтгэл бүр гिचингүрлээ хүний ертөнцийн алхандан гэндэ галтэрэгний цонхоор даллах хүүхнүүдийн мангар намрын дингэр зэлсэн шуудын даш шиг цайлзна сайлтай тэл имэйлмэр малын бэлчээртэй датсан тэд маань саата ингэсэг ажлын өрөө олны учрыг яас хийж олон доо галт тэрэг нисэх хонгоцоор манай залуус гадаад орныг зорж байна хилийн дээс алхахтал эх орноо мэдрэндээ хилээ мартаж эхлэхтэй л бас санаж эхлэндээ сайхан тэмүүлсэн тэдний маань итгэл сар нартай хорвоогийн хаанч бүү цөхрөөсөөдөө цонхоор далсан гарууд алга болох нь цархирэн зэлсэн өнөөх шувууд далавчаа хомын шунгаж эхлэхэд л гаргүй галтэрэгний цонход нарна гэл бохно эх орондоо хорогдон харж буй эдэр залуусын минь нулимстай нүчигээ гэж. За юм шиг л. За маш их баярлалаа мó. Чи загч мөхсатны бүлэгтэй. Тийм загч. Энэ улс орны утга зохиол, оюун санааны соёлыг захалж хамгаалж бүх одоо уран бүтээлийн төрөл жүжиг байна уу, яруу найраг зохиол өргөлжсөг. Тайз дэлгэц энэ болгонд өөрийнхөө бүтээл ур чадварыг сойрж энэ оюуны соёлыг хамгаалж тэгээд эрүүлийнх байж олон сайхан уран бүтээл түгээгээрэй гэж хүсье. За эрүүл батгшгэ баярлалаа.